асууя. За хөрөнгө оруулалтын төсвийн тухай хуулийн 29-ийн 4-өөр эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн, зураг төсөв батлуулсан, хууль заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл арга хэмжээг тусгана. Бусад зөвшөөрөл олгогдсон төсөл арга хэмжээг тусгана гэж заасан байгаа. За тэгэхээр яг энэ хөрөнгө оруулалтын төсөл дээр энэ тэзүүн хийгдээгүй, зураг төсөл нь гараагүй яг хэдэн төсөл аа. За авсан мэдээллээр аудитын тайлан дээр болохоор юу харагдаж байсан. Өчтөр бас бид нар байгаль орчны байнгын орон дээр Лусан жамж гисүүний гарсан саналын дагуу бас араас нь мэдээллүүдийг нь харж үзье. Цагуурын харуулын барилга гинэ. Баяуулгий Булган ус Баянгор дундгой хөвсгөл архангаа говалтай завхан хувьд гэд. За энэ болохоор төсвийн тухай хуулийн 29-ийн 4 заасан шаардлага хангаагүй байна гэ аудитын дүгнэлттэй. Дараа нь дотор байрны барилга гэ скватер халзан сум. Ерөөсөө энэ ажлуудыг хэрэггүй гэж байгаа зүйл биш. Гэхдээ төсвийн тухай хуулийнхаа 29-ийн 4-ийг барихгүйгээр яаж энэ ажлууд төсөвт туссан байх вэ? Тэгэхээр сангийн яамнаас яг эндээс гадна энэ хоёр төслөөс гадна өөр хэдэн төсөл дээр төсвийн тухай хуулийн 29-ийн 4-ийн шаардлага хангаагүй байгаа вэ? Энэ хариултыг аваад тэгээд тодруулъя. Хариулт 7 номер. Уян гишүүний асуултанд хариулъя сангийн амтлагч жаргал. Тэгэхээр төсвийн төсөл дээр нийтдээ 149 шинэ төслийн 71 нь бол эдийн засгийн ангиллаараа барилга оож бүтээн байгуулалтын ангиллын төслүүд байгаа. Тэгэхээр энэ 71 төслийн хувьд бол яг энэ төсвийн тухай хуулийн 29-р зүйл бүхэлдээ төсвийн хөрөнгө оруулалтын тавигдах шаардлага. За энийг хангаж ингэж оруулж ирж байгаа. За таны дурдсан төслүүдийн хувьд бол аудитын дүгнэлтэн дээр нийтдээ 5 төслийг бол тэзүү зураг төсөв гэдэг асуудлыг хүндсэн. За аудит хийх явцад холбогдох байгууллагуудаас тодорхой мэдээллийг одоо дутуу гаргаж өгснөөс үүдэлтэй гэж сангийн ам үзэж байгаа учир нь харуулын байрны хувьд бол нийт өртөг нь 388 сая 8 ширхгийн 50-д нь одоо 35-аас 50 сая төгрөгөөр баригддаг 1 маягийн зураг төсөвтэй. Тэгэхээр 1 маягийн зураг төсөв буюу яг энүүгээр бид нэр суурилт төлөвлөж байгаа. За халзан сумын дотор байрны хувьд бол 2022 оны магадлалтай. За 3 дахь төсөл нь бол хавдрын имлэг байгаа. Хавдрын имлэгийн хувьд бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2.4 тэрбумаар тэзүү зураг төсвийг хийгээд 24 оноос хойш хийгээд одоо магадлал гарах шатанд авж байгаа. За энэний хувьд бол яг магадлал нэцлэж гараагүй. За 576 тэрбумаас бид нэр 234 буюу 2 блокийг эхлүүлэхээр төлөвсөн. За магадлал гараагүй асуудал нь стандартын асуудал үүссэн. За дараагийн төсөл бол КОП 17-той холбоотой байгууламжийн төсөл байгаа. Энэ өөрөө худалдаж авах байгууламж учраас тэзүү зураг төсөв хийгдэхгүй. Яг энэ нөгөө үнийн саналаараа байгууламжийг худалдаж авах юм төслүүд байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой юм 5 төслийг дүгнсэн байсан. Тэгэхээр сангийн явны хувьд бол яг нийт ирсэн санал өөрөө 11 их найдын шинэ санал ирсэн. Өргөн барьсан төсөл өөрөө 1 их найд. Тэгэхээр бид нар энд одоо тусгасан төслүүд маань хуулийн шаардлага хангасан хөгжлийн бодлогынхаа зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэсэн юм тэргүй ирэмбийн төслүүд байгаа. Уян гишүүд тодруулъя. За аудитынхнаас байгаа тий. Аудитынхнаас байна. За аудитынхнаас яг энэ асуултанд хариулт авъя. Танаа тайландар танаа дүгнэлттээр болохоор тэзүү зураг төсөл байхгүй 29-4-ийн шаардлагыг хангаагүй гэсэн байна. За сангийн яамнаас болохоор шаардлагыг хангасан гэж байна. Яг аль нь үнэн юм бэ? Тав номер. Үндэсний аудитын газар хуулт гүйцэтгэлийн аудитын газрын захирал за уян гишүүний асуултанд хариулъя. За улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний 149 шинэ арга хэмжээнээс үндэсний аудитын газар нийт 78 барилга байгууламжийн 5 төсөл арга хэмжээг бол төсөвлөлтийн шаардлага хангаагүй гэж дүгнсэн байгаа. За үүнд саяын сангийн яамны дурдсан 5 арга хэмжээ бол төсөвлөлтийн шаардлага хангаагүй зураг төсөв нь бол шаардлага хангаагүй байсан. За Скватер аймгийн халзан сумын хувьд бол сүүлийн 2 жилд магадлалаар баталгаажсан дүгнэлттэй байх хэвээр энэ шаардлагыг бол хангаагүй 22 оны дүгнэлттэй байгаа. За нүүбийн КОП 17 баг хурал зохион Нэмж хариулъя. 5 номер. КОП-ын төсөл арга хэмжээнүүд бол шууд худалдаа авах тоног төхөөрөмж
Майхан асрын хэлбэртэй байгууламжууд учраас магадлалаар орох шаардлагагүй гэдэг юм тайлбарыг өгсөн боловч манайхаас бол энэ дээр заашгүй юм зураг төсөл байх ёстой гэдэг юм шаардлагыг бол тавьсан байна. За оюун гишүүн хариулт хангалтгүй гэж үзэж 1 минут. За тэгвэл аудитын газраас энэ 5 төсөл за копиг бүр орхий. За тэгвэл тэр 3 төсөл нь болохоор төсвийн тухай хуулийн 29-ийн дүрийг хангаагүй гэж үзсэн юм байна. Тэгэхээр мэдээж аудитын хэлтэх хэрэгтэй байх л та. Тэгэхээр учир сайд байна уу? Одоо тэгээ энэ 3 төслөө яах юм? 26 онд эхэлж амжих уу? Гүйцэх үү? Өөр бусад шаардлагатай юмнууд руугаа энэ төслүүдээ шилжүүлэх хэрэгтэй биш үү? Эдийн засгийн хөгжлийн яамнаас гараа өргөрөө. Эдийн засгийн хөгжлийн яам. Хэн хариулах вэ? Энэ 7 номер. 7 номер. За 3 төслийн хувьд бол хавдрын имлэг бол одоо 26 оны жилийн төлөвлөгөө, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, за бодлогын баримтчиг, нийгмийн эрэлт хэрэгцээ талаас бүх шаардлагууд нь ингээд тавигдсан яалтчгүй тулгамж байгаа асуудлын нэг. За одоо халдсан сумын дотор байрны хувьд бол тэнд хүүхдүүд ингээд яг хичээлийн жилийн хугацаанд амьдрах ямар ч нөхцөл байдалгүй болсон буюу бодит байдал нь төсвийн төслөөр 3 ширхэг дотор байрлаа. Маш хүндэрсэн. За тийм учраас бид нар 22 оны магадлалаар нь хэрэгжүүлэх боломжтой гэж боловсролын яам үздсэн учраас тусгасан. Хүүхдүүд энд одоо тэр шинэ байрыг барихгүй амьдрах аргагүй юм нөхцөл. За харуулын байрын хувьд бол та байгаль хамгаалагч нарт зориулсан. Тэнд бас яг ингээд ажиллаа хийнгээ амьдраад ингээд байгаль хамгаалагч нар байдаг. Ийм л одоо холбогдолтой. Яг одоо зураг төсгөө ч юм уу тооцоолгүй төслүүд огт биш. 1 маягийн зураг 22 оны магадлал нь одоо гарах шатанда байгаа ийм